За шахалт амжилттай болоод Минжирма энэ тоглолтын эхний 2 оног авж байгаа юм байна. Уран чимгийн дамжуулалт шалтаад өгсөн Алтайгийн эхний 2 оноо эхний хариултыг бол өгчлөө. Цэний довтлогоор. Үлэмжийн довтлогоо Алтайгийн эсрэг, за уянгийн эсрэг довтсон довтлогоо тооны. За багийнхаа хүлээж байгаа довтлогууд Энерма гаргалцсан. Анууч өөрөө флоутер довтлого явуулсан довтлого амжилттай. Уран чимэг 2 хамгаалагч очсон. За нөгөө живчин дээрээ Соёлоогийн хоолын шийдэл тоновчтой болсон. 6-5. Уянг. Доор уран чимэг за Минжирмагийн эсрэг гой гүйсэндээ Соёлоо довтлого амжилттай болсон. Ямар гой мэдрэггүй Соёлоо. За хоёр багийн оноо авалтууд бол их зохион байгуулалттай яг л бэлдсэн хувилбарын дагуу довтлогоны секунд доош унж байгаа бол нэг хамгаалагч Гэрэлмаг эсрэг аргалаа дэж явцсан довтлого амжилттай. Дундын шидэлд амжилттай болсон. За ямар гоё юмсан шидэлтэй. Бөмбөг юутай чадгалж үлдэж чадсан ганцуулын дамжуулалт дахиад нэг дамжуулалт явуучих боломжтой гэсэн цацралын төгсгөл багийнхаа 17 хоног. За Энермагийн удирдлын ихний тоглолтууд ч гэсэн их гоё байгаа. Соёлоогийн хоолын шидэлтийн тоглолтод 2 дахь удаа оновчтой болгож байна. 8 дахь хоног авсан дамжуулалтууд явсаар байна. Жавсан дулам дээр давхар хамгаалалт үлэмжийн төгсгөл багийнхаа ээлжид 2 хоног авчирж байна. Солонго өөрөө шидсэн хоолын шидэлт оновчтой болсон. Дахиад Уингсийн тал дээрсэн. Уран чимэг Жавжруу гараад өгсөн Энерма хоолын шидэл, Энермагийн шидэл амжилттай болсон. Дараас 2 хоолын шидэлд Уингс багс ирж байна. Гол Уинг хүмийг авч байгаа юм байна. Жавчин дээр буцаагаад Энерма Флоутер довтлого амжилттай болсон. Хийхэр талбайд орж ирээд байгаа. Энерма хамгаалагчтай шийдсэн шийдэлт оновчтой болсон. Баяр цацрал. Минжирмагийн хоолын шийдэлт оновчтой нэмээд Алтайг салгаж байна. Гэрэлмагийн Алтай хамгаалж байгаа. За нэмэлт тусламж ойрхон байсан дундын шийдэлт. Үлэмжийн 7 дахь оноо бичигдэж шахаад явсан үлэмж 2 хамгаалагч ойрхон байгаа хэцүү байдлаас довтлого оруулсан. За ямар хэцүү байдлаас гомсог довтлого оруулж байна. Гэрэлма 3 хамгаалагчийн эсрэг самбартад явуулсан. Ойрхон байгаа үлэмж задлаад өгсөн ганц сул байгаа илүү дамжуул явах боломжтой өөр шийдгээд үзсэн. Голын шидэлт орсон. Яг л чимэг гол бүмийг атуулсан уян задлаад өгсөн. Энерма шидэлтэй байгаа та 2 дараалсан шидэлтийг эзэн байгаа. Энерма 3 дахь шидэлтэй оруулж байна. Нор төвшин жаргалын үлэмжийн статистик харагч байна. 9 оноо 7 самбартай тоглолтыг үргэлжлүүлж байгаа. Ганц зүйлийн довтлого амжилттай. Багийн 33 дахь оноо. Уран чимэг хамгаалалт сайн болж байгаа эцэст нь уян энэ тоглолтын баруунаараа явсан Ануужин задлаад өгсөн үлэмж дундаас үлэмжийн шидэлд амжилттай орсон. За үлэмжийг энэ тоглолтод багаас 10 бөмбөгийг тасалсан хурдан довтлогоонд цацрал гараад ирсэн. За эндээс ямар нэг юмчлэг байхгүй. Солон тасалж захиалсан. Гой дамжуулт ирсэн солон довтлого оруулсан. Завсралгын дараа ч оноо авна гэдэг бол маш сайн мэдээ. Үлэмж за шиддэг зэг дээрээсээ найдвартай 2 оног авсан. За соёлоо талбай дээр гараад ирсэн Уингсийн довтлогоонд ямар өөрчлөлт орохыг хамтдаа харцгаая. Уянгийн төгсгөлөлтийг цацрал үлэмжид атгуулсан бай. 2 дахь боломжийг Минжирма үүсгээд 2 оноо авч чадсан. 43 Булбул дээр шидэх орон зай үүссэн. Холын зай шидэлт оновчтой болж байна. Үүргээ маш сайн биелүүлж байна. Минжирмагийн ямар гоё хамгаалалттай урагшаа уран довтлоонд гараад ирсэн 2 оноо авлаа. За яг энэ байдлаар Минжирма Уингс багийнхаа довтлогын хамгаалалт аль аль нь бүрэн утгаараа нуурсан байгаа. Хоолын шидэлтийг гүйцэтгэх сайн. Гэрэлмагийн шидэлт орсон. Солонго дотоолсон шидэлт байлаа. Их л өндөр хөргөлөө. шалдаад өгсөн уянгийн төгсгөл багийнхаа 43 дахь хоног явж байна. За гарсан уран чимгийн хоолын шидэлт оновчгүй. Уянгийн 2 оноо. За баруун ямар гоё үлийн ажиллагаа вэ? Уянгийн ээлжид оноо 47-59 12 онооны зөрүү Баярмагийн цацрал 14 болголоо. Бүгнээс салж чадсан Алтай дундаас шидэлт оновчтой болсон. Иргэд бол цагаан бариад дуусгаж байгаа маань үзэгчтэй. Тоглолтын эцсийн үр дүн 52-61.
Pirates багийн үндэсний дээдлэгийн шинэ улирлынхаа анхны ойрцлог байгууллаа үзэгчтэй.